Зохиолч Стенүү 100 дамнасан хайр 8 дугаар бүлгийн 9 дугаар хэсэг. Сонгуульд нэр дэвшигч Намнангийн рейтинг сайнгүй байгаа тул үүдээ хандан Шарав генералын төрсөн суманд очиж хэд хонож байдлыг ажиглая. Болж игэл аятайхан сенсац болчхоор өөсөө болж сэвүүлэхгүй бол энэ сонгуул худлаа боллоо. Гэснээр бүгд хөдөлжээ. Шарав уулзалттай байж таарсан тул найдаг найзуудтай нь явуулж байдлыг тандуулав. Хүүгийнх нь хоёр найз бол Намдангийн гол ивент итгэгчдийн хүүхдүүд. Энэ сонгуульд ялвал хэн хэнийхэн ирээдүйд маш их ашигтай. Суманд ирмэгцэл хөвсгөлд гүвүүлж байсан зодоонч залууг эхнэртэйгээ байгааг харсан найз Туваан "Ой, нөгөө согооч юм шүү дээ. Найдаа, чээ чинь үгүүлээд байснаа мартчихаа юу? Энэ боломжийг алдаж үл болно. Юу хийх вэ?" гэв. Гурван найз бол угийн балмад төрөмгийн зантай уял тачаал ихтэй залуус. Аятайхан хүүхэн тархал юм бол өөртөө оруулах ямар ч арга сэтгэс ихгүй. Гэтэл хулан гэж хангай согоо шиг амтан хараад л адын бодолд автаж арга сам хайлгүй орхин гэж байхгүй. Ашгүй нөхөр нь хот руу сураг явсан дуулдахад Туваан бүр их адган "Цаадах чинь ирэхээс өмнө амжуулъя. Харин яаж?" Найз төмөр нь нүдэ онилгон байж адан далимдуулаад Намнан ахын рейтингийг өсгөхөөс шууган дэгдэж болох юм шүү. Шарав генералтай амргийн харилцаатай гэсэн ч ядгийн. Энэ санаа бүгд л дэмжин тандаж үзэхээр шийдэн сурталчилгааны гэрээр орж хулан бүр ойроос хараад нэгэнт санаа шулууджээ. Уял тачаалд автаж орхисон Туваан баргал шүлсээ гоожуулчих шахан "Ёо, ямар сайхан амтан бэ. Бөксөн дээр налгацсан чинь бам гас гэдэл гар ойж байдаг шүү. Араас нь хэвэл өөдөөс ойгоод янз юм болно доо" гэж шуугтнаж төмөр дэмжин "Хэлээд юу гэх вэ? Бөкс цээж нь тэнц батлаа. Бэлхүүс нари хөл урт яг л тоомсог юм аа. За тэгээд дуу хоолой нь нүд хөмсөг царай зүс нь ямар ч гоё юм. Өнөөх зодоонц харамчин хэм билээ дээ. Дөл үлөө, гал үлөө" гэхэд бусдаас арай даруй гэгддэг Намнан "Дөл шүү дээ. Саяхан цэргийн сургууль төгсөөд ирсэн гэнлээ. Хоосонгүй баха. Болгоомжтой л. Ээш, чи бүр өмдөн дэшээх нэ. Эмэгтэй хүн чинь гаднаа дургүй дүр эсгэвч дотроо дуртай л байдаг. Ерөн чамайг хайртай гэж хэлдэггүй л байж. Би өөрөө зүтгэсэн болж хамаагүй дээр. Даанч тань л харагдаад байсан юм. Оюутан мис төрүүлсэн хүүхэн байна шүү дээ. Санаж гэнэ үү та нар?" гэлцэн дурандаа шатсан залуус удтал цэц булаалдаад маргааш нь их боловсон царайлсаар очицгоо. Орь гарн насны хоёр залуу бас нэг ах хажуунаас нь холдох янзгүй сууцгаана. Ивэр үзэхээр ярьж тохирсон болохоор арай хил амсайтай Туваан гэмшсэн дүр эсгэн "Улаан, намайг уучлаарай. Өчигдөр согтуудаа муухай аш гаргачихаж" гэж дорой дуурав. Намхай жалгаагүй ураа царайлан дөхөөд авар загнуулаад алуулах шахлаа. Энэ сумаас за тэгээд бусад сумдад ч гарах магадлал бага. Гэхдээ цэвэр шудраг өрсөлдөе гэснээ ширээн цуугаад "Улаан, Шарав генералын мөрийн хөтөлбөртэй танилцж болох уу?" гэлээ. Улаан дэндүү зөөлөн зантайг мэдэх сөндөв гэнэтхэн дүрсхийн "Залуус минь. Өчигдөр дэндүү муухай айшилсан байлаа шүү. Наад охин чинь эр нөхөртөө хайрлаж хамгаалах хүнтэй хүн. Бараг таахан л байгаарай" гэж зандраад "Мөрийн хөтөлбөр хэрэгтэй юм бол аваад явж үз. Бид нар сурталчилгаагаа хийх ёстой" гэд бараг л хөөж орхижээ. "Өгшин төгцөг" хэмээн хараал урсгах Туваан гэрээс холдмогц хоёр залууд мөнгө атгуулаад "Төгцгийг сэмхэн тонилгочихъя. Бидэнд цаг бага байна" гэж бараг л хашгирчээ. Зуны шүн богинохон тун удахгүй үүр цайх шинжтэй сөмгөр цагаан туяа өрөөнд дуусаж эхэллээ. Дөл жигтэйхэн хурхирч шүрээ тас тэврэн хөвцээрл. Унтах хүсэл үнэндээ алга. Хайртай хүнийхээ ханхар цээжинд наалдан хэвдэх юутай гоёхон бэ? Шүрээ зөндөө их юм бодож өөрийгөө буруутгавч ганцхан тохиож болох энэ шөнөөр бүхэл амьдралаа сольсон ч бэлэн гэдгийг мэднэ. Тэгээд ч дөл өөрөө ирсэн.
мартахыг хичээж байсан хайрыг нь Дөл өөрөө л сэтрээсэн. Өглөө босоод эргэж харалгүй гараад явсан ч гомдохгүй. Энэ зүгээр л тавилаа. Сэм шүүрс алдсан шүрээ гараа доошлуулан Дөлийнхөө бахархлыг зөөлхөн хадгалаж наас цааш хөдлөгөхөд судсан лугшсаар чангаран хатуурав. Ой. Хайр хүсэл хосолсоор яамар ч юмтэй. Дөл сэр бололтой яргалан өндөлцөхөд алдчихвээ гэсэн янзтай тас дэврээд зүтгэсээр дээр нь гараад суучихав. Шүрээ. Тийм ээ. Дөл хүзүүдэхэд шүрээ гарынхан наясаар налан доошлон том хөхөөрөө шахан наалдаад таазаа хөдөлгөн үрж эхлэв. Өрөөнд гэгээ тодорсоор л. Дөлийн эргэтэн чивчрэн хатуурж сарнайг нь үрж эхлэхэд бөхсөн өндөлзөн замчаад л арга бэлгийг золгуулчихлаа. Шүрээ туршлага муутаж зүн совингоор эв дүүгээ цогиж гойхон мэдрэмжинд давтан би танд маш их хайртай хэмээн уянгуулуулан үглэнэ. Дөлж айхлан доороос нэвэн зүтгэлэж хоёр гар нь хөхнөөс надгалан бэлхүүс гуй хасыг нь нэлбсээр байлаа. Дур хүсэлдээ авцсан шүрээ хэд хэдэн удаа хэд хүн оруулаад өвдөлт мэдрэн явсноо Дөлөө санаа зов бололтой гоё гэж өглөн илүү сурцтай цогон гиншиж сайхан том хөхн тэрүүхэн тэндэ бомбогнон дэндүү дур булаам тэсгэл алдам харагдаж байлаа. Хайр заримдаа сохор байдаг. Хайр заримдаа алдаа гаргадаг. Гүн таашаал домбон хоёул дур ханан амсгаатан хэвтгэж шүрээ. Аха. Энэ бүхнийг би нууцлан хадгалж чаднаа. Та өөрийгөө битгий буруутгаарай. Хулан ихч буруугүй гэдэгт би итгэлтэй байна гэж шивнэв. Би ч итгэхийг хүсээгүй. Гэхдээ тэр мөнгийг надаас өөр хэн ч мэдэх учиргүй. Та их гинэ юм аа. Юу? Би таныг эрлэх хүчтэй эрмэг зоригтойгоор төсөөлөн мянган зэргийн манлайд алхаж байсан тэр үеэс одоо хүртэл харилсан. Цаашид харилсаар байх болно. Гэхдээ та хулан ихчийг сонгосон. Би эхэндээ тэнэг байжээ. Өрсөлдгийг оролцсон ч зүйлдээ ойлгож ухаарлаа. Энэ шүнээс татгалзаж болох байсан ч үнэндээ тэссэнгүй. Шүрээгийн мэлмрээ хар нүднээс нулимс сул асгаран урсаж арчих цөгөөгүй ярьж сарлвэ. Миний нүцгэн биеийг аав ээжээс минь өөр ганцхан хүн харсан нь та шүү. Таныг хулан ихчээс холдуулах гэсэндээ янз бүрийн арга зохиож муу зал хэрэглэж үзсэн удаа би гэвч хайрыг хинч дийлдэггүй нүнэн. Шүрээ. Чамд хайртай зөндөл. Аха. Үнэн ч хайр ганцхан байж л үнцэнтэй болно. Энэ яхав? Сая миний хэлснийг ойлгосон уу? Юг. Та нэрээ нүцгэн биеийн тухайд. За. Ээж нь хулан ихч ээж нь Дөл тухай алгадан өндийгөөд би энэ тухай яагаад сансангүй вэ? Одоо л ойлголоо. Гэсээр хувцлаж эхлэхэд шүрээ нулимсаа арчаад намайг үзэн ядчихна уу гэв. Үгүй яалаа гэж. Энэ тухай би өөрчн хэлж болох л байсан шүү дээ. Би зөвхөн ойлгохгүй байсан. Өөрийгөө бити буруутгах. Үнэн дээр би шүүн унтаагүй. Зөндөө бодож тунгаас нэгттэй ойлгосон. Эрт ухаарсан бол хэлэх байсан. Дөл хаалгаар гарах гэснээ зог тусан зогсоод шүрээ. Ах нь чамд маш их хайртай. Гэхдээ би ганцхан зүрхтэй гэснээ эргэж ирэн тэвэрлээ. Та нэг охины тухай бовтнод байсан. Ямар надад өөр охин бишээ. Жаахан охины тухай эрлээцгсэн. Оо тийм. Би ирж уулзах санаатай. Би мэднэ. Нэрээ юу? Миний найзын хайртай хүний охин. Нэр нь гэгээ. Аав нь гадаадгүй юм уу? Үгүй Монгол. Төрсөн ээж нь Чех хүн гэсэн. Бурхан басан гэсэн баха. Хоёулаагараа очиж уулзъя. Цаг ирдэн шүү дээ. Ялгооны урлан энүүхэнд байгаа. Жаахан амрыг.
Дөл санаа алдаад орон дээр суухад шүрээ өндийн тэрж тун утсангүй хоёул унсалцсан зүтгэлсээр орон дээр хөлбөрөн унжээ. Цонхоор тусах гэгээ улам бүр тодрон эрдэж уухаанууд жиргэлтэн дуулалдаж эхлэхэд хизээж биелэхгүй хайрын эзэн хөөхөн шүрээ маань хайртынхаа цээжин дор хөлбөрөн гиншин жаргаж байлаа. Хотын төвд байрлах нам гүмхэн кофед уужилт суугаа залуусын дунд гүн цэнхэр нүдтэй хүүхэлтэй шиг хөөхөн охин инээ талд нь суух бөгөөд аав нь уулалтай дөлгөөн төрхтөө залуу гэгээ миний охин хоол айд хурдан том болно шүү гэхэд охин дуулууртай ширээнд суун хооллож эхлэв. Төгөлдрөө чиний асуудал гайгүй юу? Цагдаа нар юу ярьж байна гэж дэрэгтэн суух бахим залууг асуухад Норв амуур хоёр бүр 100-га тавьдаггүй шүү. Хахуулалгуур дайд байгаа юм шиг байна. Дааварцсан юм бэ. Чи нөгөө шарав генералд хэлж үзв. Сонгуурд өрсөлдөө завгүй байгаа. Завгүй ахт нь төгөөлөд юу хөө? Чухал хүнтэй танилцуулах сураг байсан. Уулзсан уу? Америкээс ирээдэл сурчлаганд явчихсан. Нэр алдран цуур айдсан эгэлгүй хүн гэнлээ. Би ч гэсэн танилцчих юмсан. Бадрахаа. Бидэнтэй зөөрлөх хүн биш. Энэ үхэндээ гэхэд улсын онцгой эрхт болох юм гинлээ. Тэр чин тийм ээ. Нэг үгээр хэлбэл төрийн нууц хамгаалагч. Аймаар бас гайхалтай юм аа. Энд ч захирахгүй гэсэн үг үстэй. За баргал. Гэмтнийг шууд аллах хэрэгтэй. Зөвхөн үндэсний аюулгүйн зөвлөлд тайлагнах хэрэгтэй. Хамгийн сүүлд богд хандал тийм ирэх байсан гэж уншсан. Тэгэхээр эгэлгүй хүн бололтой. За бидэнтэй танилцахгүй ах уу? Шарав генерал л хэлсэн. Цаад хүн юу ч гэх юм блэ? Хоол идэж суусан гэгээ охин тэр хүн удахгүй ирнэ. Жаахан хүлээж гэхэн тэр. Охиныгоо гэнэт санаанд оромгүй юм хэлж тэр дандаа зүв байдгийг мэдэх төгөлдөр инээснээ бадрах руу нүдэрмээд манай гэгээ хадуурч эхэллээ. Гэтэл ялхууны дуу сонсдож хоёр хүн дагуулсаар ороод ирэв. Төгөлдөр бадрах хоёр гайхан алмарч харин гэгээ охин хот инээсэр байв. Хөөе, та хоёр уучгаа юу? Таг мэлэрчих юм? Гэсээр суусан ялгуун. Танилцаач, шүрээг та хоёр мэднэ. Харин энэ хүн бол ундаа ууд суусан гэгээ гэнэтхэн дөл гэд хэлчихв. Залуус төдгөн учир зүгөө олон танилцаж шил арх задлах гэтэл дөл би яруу яваа юм. Сонгуул дуусгаад тухтаа уулзъя. Харин ялгуун өндөл зөд бүгдийг дагуулan гарч дөл бяцхан охин хоёр л үлдлээ. Ахын чамаас асуух юм тэрлээ. Миний дөө. Хилээ хэл. Эрлийн цохны гүн цэнхэр нүдэнд ховсдуулж орхисон дөл бүх хүнээ нэг мөсөн хэлж орхилоо. Гэгээ охин ялдам дөлгөө мишээд сууснаа. Зүйлтүүдийг олоод ир. Би та хоёрын хүслийг биелүүлж чаднаа. Надад итгээрэй. Хэмээн намуухан атлаа итгэл төгс шивнэхэд хаан нэгтээс хонх дармын дууд тажигнаж зэрэгцээд Христийн дулалж хөнгөнөж эхэлжээ. 9 дугаар хэсэг төгсөв. Зуун дамансан хайр 8 дугаар бүлгийн 10 дугаар хэсэг. Эрх мэдэл эд хөрөнгө зарим хүмүүсийг сохор болгодог. Шин цагийн баячууд эрх мэдлтнүүдийн хүүхдүүд болох найдан, туваан, төмөр урав бол охид бүсгүйчүүдийг хүчирхийлж, сул дорой залуусыг дээрлэх нь дарамталж, аавуудынхаа албан тушаалаар дулдуйдан хэрэг хүлээхгүй мултарч амтжсан залуус. Өнгөрсөн жил хөвсгөлийн бууд нутагт дөлдөө таарч сургамж хүрсэн ч тэд ухаарч томойтсонгүй харанж шүүдэд зун өс санаж яваад сайхан боломжтой таарчхав. Хуйл тачаал ихтэй залуус хулангийн үзэсгэлэн говьнд шунаглан тачаадаж дур хүслээ ханган хүчирхийлэхээр эргэлтгүй шийджээ. Нөхрийг нь тун эвгүй хүн гэдгийг мэдэх тул энэ үйлдэлээ сайн төлөвлөж хийх арга ирж эхний ээлжинд хулан салахгүй дагах хөгшин эрэг гэмтэж орхив. Шүрмэслэг нуруулаг хоёр залууд мөнгө өгч өөртөө татах санааг нь эсэргүүцэн найдан наа дарагчин дэмий хөгшний хүүхдүүд юм байна лээ штэ.
Өөртөө барьж өгсөнтэй ялгаагүй гээд нөгөө хоёрынхон гайхсан асуусан харцанд хариу болгон өнөөдөр уулзалт хийчихэд явна. Гурвуулж гэсэн явсан дур үзүүлээд сэмэргээд ирье. Ажлаа амжуулчихад аавыг гүйцэд очичихно гэжээ. Энэ санаа Туван төмөр хоёрт ч таалагдаж уулзалт дуусахыг тэсэн ядан хүлээлээ. Сумын клубт цугласан хүмүүст нэр дэвшигч намнан мөрийн хөтөлбөрөөр танилцуулах хооронд мань 3 гадуур эргэлдэн архин дуртай эрчүүдэд шилийн мөгөн согтох зураа шарав генералыг огттой явуулдаг тухай эвтэйхэн шивнэж амжижээ. Уулзалт дуусахын өмнө намнан дууга өндөрсгөн шарав генерал бол цэргийн хүн, харин би мэргэжлийн хуульч. Улсыг хурлвал хууль тогтоох байгууллага. Эцэст нь хэлэхэд та бүхэн сонголтоо зөв хийгээрэй гэснээ түр амсгийн ус болгоод бэ нүдэрээ хараагүй л дээ. Гэхдээ шарав генералыг ухуулагч охинтойгоо явуулдаг гэж сонслоо. Төрийн түшээ болох хүн ийм ёс зүг байж болохгүй гэхэд хүмүүс дүгнэлтэн шуугилдаж эхэллээ. Талигаач Нима даргын охин хулан ухуулагч нүдтэй худлаа байлгүй дээ. Их нь хээр алга бол унган шир алга гэдэг дээ. Цэцгийн ямар асуудалтай хүн байлаа да. Харин тийм ээ. Одоогийн охид эрх мэдэлтэй баян хүмүүсийг харахаараа л хүн биш болчих юм аа. Элцсээр шивэр авир хийж тэдний дундаас хэдэн согтуучууд тэр үнэн шүү. Зурчлагааныхаа гэрт ухуулагчтайгаа үнсэлцэж байхыг би харсан. Нөхрийг нь зориуд хот руу хөөчгөөд араар нь зугаацдаг юм билээ гэж орилолтлоо. Хүмүүс үнэн худлыг ялгахаас өмнө өөртөөсөө илүү бүхэнд атаархаж явдаг нь гэм биш зан юм да. Тэр оройдоо дараагийн сум руу хөдөлсөн намнангийн багийнхныг нэлийн сүүлдэн дагаж явсан 3 залуу гинтгэн буцаж эргээд авчихв. Сумын дөрөв ормогцол улан сэм тандаж гэртээ ганцаараа байгааг мэдээд шөнө болохыг тэсэн ядан хүлээлээ. Бусдаасаа илүү ухаалаг найдан дэмий суухаар өнөөх хоёр согтууг олж дөрөөг нь нэмж чангалаад явуулчих юм. Хожим дэдэс сэжиглэгдэнэ. Гэхэд Туван төмөр хоёрч уухаан тас дэмжижээ. Сөндөв ахын гэмтэл ноцтой бишч нэг л сэжигтэй болохыг хулан гадарлаж өөрийг нь шарав генералттай явуулдаг гэсэн цуугийг хэн тарасныг бараг л мэдж байв. Намнангийн хүмүүсийг бүгд явчихсныг дуулаад Сөндөвийн 2 хүүд хандан та хоёр аав дээр очсон дээрээ нөгөө түлч явчихсан. Одоо айлтгүй гэлээ. 2 хүүч толгой дохин бид хоёр харьцаад ирье. Хаалгаа сайн төгжээрэй. Гिचгээд явсны дараа сумын 2 согтуу ирэн агсам согтуу тавьж төвчгөнө. Чамайг даргатай явуулдаг гэж сонслоо. Үнэн бол бид хоёр ч гэсэн ирчүүд даанч мөнгөгүй гэхэд Сөндийн хүүхдүүдийг явуулсандаа харамсаж эхэлсэн хулан аргадан гуйж архины мөнгө өгч арай ч өгөөж явуулав. Ашгүй Сөндвийн нэг хүн эргэн ирж хулангийн санаа амарчээ. Замдаа огтхонч зогсохгүй яаран дав гэсэндөл алсад аниулзан гялалзах сумынхаа барааг хармагц саатан зогслоо. Сэтгэлд нь бүүн хар юм тэглэн өөрийгөө буруутхан зүхэж байв. Улаан намайг уучлаарай. Тэр минь дэндүү ухаалаг. Хойшид тэнгэр нэргэж байсан ч хулангийнхаа дэрэгдээс холдохгүй. Өсөж төрсөн их нутаг минь. Өвөг дээдсийн ариун галгууламт минь. Намайг сүүлчэн удаа хөшөөгч. Хэмээн шивнээд машиндаа сун давхилаа. Сурчлагын гэрийн тооноор гэрэл цацрахыг хараад гол минь унтаагүй байх та гэж санаа зовсоор зогсдол хүмүүст ноцолдон түжгэнэлдэх чимээ дуулдаж яран ортол хулантай бас Сөндвийн хүүтэй ноцолдох 3 бүдүүн залууг олж харжээ. Ой, хэн бэ та нар гэж орилон эхнээс нь хайр найргүй балбаж хулантай ноцолдох хэрийн гайхаж айсан нүүрлүүн тас буулгаж орхилоо. Хулан угсгийн дүл рүү зүтгэж хайрт минь энэ 3 тэнийг санаж гинөө. Бата байгааг болж хашраагүй бололтой. Энэ удаа зүгээр өнгөрөхгүй. Дөл үнэхээр их ууралжээ. 3 бүдүүний гар хөлийг нь холбон янгинтал хүлээд гадаа гаргаад хайчихв.
Бата, миний дүү энэ гурван гахаа харж бай. Ах нь холбоо орчход ирье. Улан явъя гэсээр машиндаа суухад Туван шүдээ хавран заа мөн овшоо. Хинтээ харцалцснаа мэдэхгүй л байна да чи. Харамсав зай. Хэмээн архирсаар үлдэж холбоороо орсон тул шууд л Санги генералтай холбогдлоо. Болсон явдлыг сонссон Санги наад асуудал чинь нэг талаар сайн хэрэг. Шарав генерал маань өрсөлдөгчгүй боллоо л гэсэн үг. Харин чи нөгөө асуудлыг яахаар болов? Би шийдлээ. Ийм адгийн новшнуудтай тэмцэхэд эрх мэдэл зайлшгүй хэрэгтэй юм байна. Та Намнангой бас найдан Туван төмөр нарын мэдээллийг олж өгөөч. Сайн байна. Өглөө 8 цагт тушаалч нь бэлэн болно. Дараа нь олсон мэдээллээ чам руу факсаар явуулчихъя. Шарав генералд мэдэгдээрэй. Тэгвэл тэр даруй Шарав генералтай холбогдсон яралтай ирэхийг хүсээд холбооноос гарлаа. Дэрэгдээс холдохгүй дагах хулан эрхлэнгүй нэмсгэлээд дахиж чамаасаа холдохгүй ёстой хаширлаа гэхэд дүүл тэрэн үнсээд улаан надад сайн муу хоёр мэдээ байна. Жалиг нь эхэлж мууг сацмарг байна. Сайныг нь яагаад би мэдчихэв. Юу мэдж байна гэж. Шүрээ та хоёр уулзсныг би гомдохгүй. Одоо би шүрээд өргө болсон. Ядаж шалтгааныг нь чи мэдээж хийцэн чин шалтгаан байсан л баг. Дөлгийн зүрх хайраар бэлхэн ухаантай сайхан ихнэрээ энгэртэй нан чангад твэрээд энэ мөчөөс хойш өхөн өгтлээ дэрэгдээс чинь алхамж холдохгүй. Жаргал зовлонгийн алинтаж хамтдаа явах амлаж байна. Би ч бас амлая. Чинийхээ өмнө сайхан гэргий байж үргэлж дэмжин туслаж явнаа. Хайрт. Сайн мэдээгээ сонсох уу? Тэгээ. Би нөгөө охинтой уулзсан. Үнэхээр биширмэр санагдсан шүү. Эрлийн зохины талаар бүгдийг нь ярьж өгөөд нөгөө зүйлд ээжд байгаа лөө. Сонгуул дуусгаад хоёулаа очиж уулзъя. Харин совдоо хичээс яаж авах вэ? Ахаас алчсан амар өгөхгүй л болов. Яагаад ингэж үдх юм болов? Ойлгож ядах юу байна? Чамд хайртай. Намайг бас шүрийг залуулчаад чамтай арай үгүй л үү. За худлаач гэж мэднэ. Миний хань нөгөө гурван залууг яах гэж байна? Шийтгэнэ. Яаж вэ? Цагдаад мэдгдсэн дээрээ нэмэргүй. Маргааш өглөөнөөс би төрийн онцгой ирэх болно. Бархан минь, эн чин дэндүү өндөр албан тушаал шүү дээ. Гэхдээ миний хань хийж чадна. Хинхийнийхээ сэтгэл уужран цэлмэж гэрэл дээрээдүгээ зөгнөн ярьсаар сонгуулийн штаб руу давхилаа. Өглөөний нар мандахтай зэрэгцэн Шарав генералын гэрийн гадна хүмүүс цугларч хүлэгтээ тийчгнэх 3 бүдүүнийг гайхшран харцгаан хоорондоо шивэр авирхийн хэрэгт дурлан янз янзын таамаг дэвшүүлж байв. Шарав генералч ирж араас нь намнан нэр дэвшигчийн зуваа тоос татуулсаар ирж зогслоо. Машины хаалгаар багтаж чадан буух намнан нүүрээ чинрүүлэн "Энэ чинь юу болоод байна? Хүлээсийг нь тайл" гэж хашгичаад хамгаалагч нар нь ухсгээж тэр дорой дүлд нам цохиулан унлаа. Нам бүр их бачимдан "Харвуу та нар ардчилсан Монгол оронд яргалал явагдаж байна. Бид хууль шүүхтэй оронд амьдарч байгаа. Энэгэн зодоончийн гарын шүүс амсах учиргүй" хэмээн орилон зүтгэж хүү найдангийнхаа хүлээсийг тайлахыг оролдон түнтэгнэ. Тайлж чадав бололтой өндийгөөд "Шарва, чи ингэж болохгүй. Сонгуульд төрийн ажилтан тэр тусмаа тагнуулж хүн ашиглах нь хууль бус" гэж чарлж. Шарав юу ч хэлсэнгүй мушилзан дөл урагш нэг алхаад "Одоохондоо би төрийн ямар нэгэн алба хашаагүй байгаа. Та энд үрч" гэлээ. Тэр тусмаа яасан гэж 3 залууг залхаанав. Энэ сумын цагдаа нь хайцсан юм. Чиний байгуулсан гавья өндөр байж болох ч энэ нь дураараа авирлаа гэсэн үг биш. Дөл бугуун цагаа хялам хийснэ. Би хэлэхдээ одоохондоо гэсэн. Та түрхүүлээ. Таны хүү болоод хоёр найз нь чухам юу хийснийг би харсан.
Тун удахгүй зохих шитгэлэг нүгэн. Хуцваа. Муу нусан чавх. Насаараа төр зүтгэсэн бийж тийм ирэхгүй. Чам шиг шалдан банд нарыг хуугаар нь шорон л үйлгээж байлаа. Сумын засаг дарга айхалч гисэн гүйжирээд хүмүүсээ анхаарлаа хандуулна уу? Ерөнхийлөгчийн зарлиг ирлээ. Би одоохон. Засаг дарга хоолоогоо засаад галхуугийн дулийг төрийн онцгой эрэгтэр томилсон зарлигийг уншиж сонирдуулахад Намнангийн царай хувхай зайн сөхрөөд унчихв. Дул гараа дохин хүмүүсийн шууганыг намдаагаад Намнангийн найдан, Дөрхүүгийн төмөр, Норвын туваа нарын үйлдсэн олон удаагийн гэмт хэргийг үндэслэн тус бүрийг нь чанга дэглэнтэй хорих ангид 5 жил хоригдох ялаар шийтгэх сүгэ гэж тодхон зээл хоолоогоор тушаал болгожээ. Юу ч хийж чадаагүйгээ ойлгосон Намнан арай ядан босоод машиндаа сун давхин одлоо. Шарав генерал сэтгэл хангалуун инээмсэглээд та нар харав уу? Манай сумаас төрийн онцгой эрэгт тодорлоо. Бүгдээрээ дөлийнхөө шударга ариун үлсэд амжилт хүсье. Гэхэд цугласан олон нэжгэнтэл алга ташжээ. Сумын цагдаа Батайгийн хамт 2 согтуу эрийг чирсээр ирэхэд дул наад хоёрынхаа архийг нь гартал ирүүлжүүлээд 1 сар албан хөдөлмөр эрхлүүл. Элдв зуудаг дээсэн хүмүүсийг олж тогтоо гэж дараагийн тушаалаа буулгалаа. Сонгуулийн гэрт халуун ам бүлээрээ цугларсны дараа Шарав генерал босоод дүүл маань төрийн тусгай хүн боллоо. Өнөөдөр буцаж таарах нь. Далминд нь миний сурталчилгаат аятайхан PR авчихлаа. Булан та хоёр минь буц даа гэжээ. Хот руу буцахын өмнө хатад уулын дээр гарсан дул чи хардаа. Дөл дээр нэмэх нь хулан. Тэнц ухаар. Огтхонч бүдэрэг байна. Гайхалтай биш гэж үү? Тийм ээ. Улам тодрон гялцах учиртай. Би үнэхээр аз жаргалаар бэлхэж байна. Миний өрлөн алаг нүдтэй гүнж цогоо хулам. Миний эрмэг хурц харцтай ханхүү. Эр нөхөр дөлмөн. Хайр технэрээ тас тэврэн уруулнаас нь шимэн үнсэж зогссон дул сэвхийтэл өргөн тэврээд хойш дандаа тэвч явна. Чи бэлнэ үү? Гээд уулнаас бууж машиндаа суугаад урагшаа. Би яарч байна. Гэхэд тулан би ч бас эрли зохинтой хурдан уулзмаар байна. Химэн адхан шивэнжээ. 10 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 8 дугаар бүлгийн 11 дугаар хэсэг. Баруун талдаа модод уул дүнхээж зүүнтэй нь тэхийн цагаан нуур мэрэлзэн долгиолоод л байгалийн үзэсгэлэнд ховсдуулж орхисон дүл хулан хоёр хичнээн яарч байсан ч хонголохоор шидэн зам хазаажээ. Саад бэрхшээл бүхэн ард хоцорсон мэт санагдан зүрх сэтгэл нь ад жаргал бэлхэн хэн хэнийхэн царай гэрэлтэн цэлмэж байлаа. Үчийн бүрийч нөмөрч тухтайхан зассан орон дээр чармай нүцгэрсэн хосууд нууцхан цэнгэлийг эдэлхээр эрхлэлтэн хөрвүүлдэж эхлэв. Майхны адраас өлгөөтэй дэнлүүний гэрэлд торгомсог зөөлөн арьстай хулангийн гооби тодрон хэлбэр төгс хөхн бомбай бив бүхнээ эр нөхрийнхөө өмнө дэлгэжээ. Дөл өндийн тэврээд хөхнийхэн товчноос хазлан үнсэж нүүрэндээ шахан өгзөгнөөс натгалан элбсээ. Хэмээн талмарын гин шиг хуланж хүслийн дуулганд цаламдуулчхаад бөксөө өргөн арга бэлгийг золгуулахаар яаран займчна. Дөл яарсангүй. Хайрт минь хийлтэй гэж ичимгүрэн шивнэвч улангийнхаа гайхалтай төгс биед удтал уусахыг хүссэн дөл бүх биег нь зүү орох зайгүй болтол ээлж таалсаар сарнайн дэлбэрүү зүтгэлв. Хайрт минь гоё. Улангийн оюун санаа энэ ертөнцөөс тасарсан бололтой ёр бусын гүн таашаал давтан чэлгэр уянд чичирхэлж бөгсөн биеийн нэлдээ чимчигнэн халуу шатаж байв. Дөл зогсолтгүйгээр үнсэн таалж элбэн урж уланг нааш чааш эргүүлэн бүхэл талаас нь шунаглан ширтэж өөлөх өмгөө бурхны бүтээлийн өмнө мансууран ахилсаар
арга билгийг амсвардуулан бүлж эхэллээ. Өдрээнд нь түрэн орж ирэх эр нөхрийнх нь бахархал өрн шүргэлэхэд туйлдаа хүртэл тажаалтаа автсан улан хэмээн айдуу зөөлөн дуугаар гиншин ууц нурууг нь урчлуун шилбээрээ орон ивэн зүтгсээр. Майхны адар хөлөрч норсон бололтой усан тусал под усалах нь нуурын давлгаа осуудын ахилаантай нэгдэн ёр бусын содон хөгжим ихшиглэх мэт гайхалтай аялгаа болон дуурсаж байв. Хайртан. Улан өндөлзөн жижирсээр дур ханаж дулж хурдаа нэмэн бүлсээр үрийн цэгэнэ гүрс гэдэл шахжээ. Ямар гоё байваа. Хэсэгэн зур ухаанаа гिचгэж бэж ялгаагүй. Чи минь дэндүү үзэсгэлэнтэй болохоор гайхалтай гоё байлаа. Төлөө чи миний гадаад төрхний юунд нь илүү дуртай вэ? Бүгдд нь. Үгүй ээ. Нэг нь азч хэлээ л дээ. Нүд. Чиний нүд тормолзон аниучих бүрд миний зүрх сэтгэл чам руу уусан шингэх шиг санагддаг. Хоёрт нь заавал ангилах юм уу? Хилчгэлтэй. Юу ч хамаагүй юм уу? Тийм ээ. Дул гараа доошлуулан улангийн ичимдгийг тэмдрээд энэ. Улан писхийтэл инээж дулж таган хөхөрлөө. Гадаа төрөх гээд ахад ёо бүгд л адилхан штэ. Хилээ заавал хил. Мом. Үгүй нүүр цараанаас. Амар ч нэгт шулуун. Дараа нь урал үнсгэр болцсон гүйдсэн жимс шиг амтагддаг. Бас хөмсөг хараа зандал шиг тахиж нумраад л. За болноо. Шүлэг болох нь. Төлөө. Нөгөө зүйлийг яаж болох вэ? Олон доо. Совдаагч өгчгөөсөө эсвэл чи юу гэж? За. Дэмий юм байна. Март. Улаан. Намайг ажиллагаанд томилвол чи дааж явах уу? Явнаа. Чамаас холдохгүй. Би амар хартай. Чи юу? Химээ өмнө хөндөсөх энийг ч уучлахгүй. Би ч бас хартай. Дул гараа зүтгүүлэн улангийн сарнайн дэлбэг тэмтэрч гуйныхан дотор талд байдаг мингийг элбснэ. Танаа ээж яагаад намайг ингэтлээ үз яддаг юм бол очиж буяад хэлжил байдаг. Надад уршил өдөөгч өрл өгөхийг завдсан тэр мөчөөс хойш би ээжээ гэж бодхоо байсан. За тавшраа. Алив тэрэ. Улан мэгшин уйлж буй бололтой чигчгэнсээр дулын ингэрд налдаад би чамдаа олон хүүхэд төрүүлж өгнө. Чи минь сайн апалаарай. Хэмээн шивнээд өндийн зүтгсээр уруулаас нь удаа шимжээ. Сонгуулийн дунгарч элект практикаас шаруу ганц зэрэг нар олонхын санал авснаар улсын хурлд суух эрхээ баталгаажуулжээ. Практикаас нэр дэвшсэн бусданч өндөр санал авч ард түмний өмнө нэр хүнд рейтингээ өсгөж чадлаа. Улс төрийн голлох хүчнүүдээс намдаа элсэж гэсэн саналууд ирэх болж сайтар зөвшөлдсөний эцэст хэсэг хугацаанд ажиглахаар шийджээ. Богд уулын буйдхан аманд баггүй том газар аван орчин үеийн загвараар тогтжуулсан шинэхэн цусландаа шарав генерал ялалтын баяраа тэмдэглэхээр гишүүдэд урьж далминд нь ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцлаа. Төрийн онцгой эрхт хэмээх шинэ албан томилогдсон дул эхнэр хулангийн хамт ширээний хоморт морилон урсан олны харцыг булаад сууна. Наадмын гоёлыг зохиосон загварын агентлагийн дээлээр гангарсан нь гойд сайхан харагдаж байлаа. Зочид уван цуван явсаар үдэш болоход цөөн хэдэн хүн үлдэж, эрчүүд нь асар бараадан виски шимэндээ уужилж эхлэв. Санг генерал тамхи асаангаа эрчүүдээр цугларах шов. Энэ завшааныг ашиглаад хэдэн чухал зүйл зөвлөе. Гэхэд шарав генерал толгой дахин ярээр энд дандаа итгэлтэй хүмүүс байна гэлээ. Санг яриагаа үргэлжлүүлэн уулаагийн хэрэг удаашралтай нотлох баримт бүрдэхгүй л байна. Энэ маягаараа гадна дотны шахалдаар суллагдч мэдгэр болчихлоо. Гэхэд шарав хятад руу явуулсан хүмүүс юу болсон бэ? Үрдэн муу тал байна уу? Гэхэд ганц зэрэглөө хялам хийснэ.
Дуулийг явуулъя гэхээр удирдлага зөвшөөрөхгүй байх. Тэгээд ч юм болохоор л дуулийг өмнөө барих бас учир дутагдaltaй. Долгор ван хоёрын гар нийлэхгүй байх шиг. Золбог дөлөл сайн мэднэ. Яриаг дуугүйхэн цагнаас суусан дул тийм ээ. Тэр үнэ. Би хуланд амлчихсан юм аа. Дэрэгдээс нь олдохгүй гэд. Надад уулаг арчиж хаях хүсэл маш их байна. Би хулангаас асууя. Одоохон гэчгээд босоод явчихв. Жижигхэн горхны эрэг дээр тухалсан хулан шүрээ хоёр юу ч юм ярьцгаан инээлдэж сууна. Улаан. Би хятад руу ажиллагаанд. Юу чи чамайг зөвшөөрвөл хамт явъя. Энэ ажлыг дуусгахыг маш их хүсэж байна. Нэр юм уу? Хамт явбал болно. Гэтэл шүрээ нүдэ бүлтгнүүлэн холын хичээ эн чинь аюултай. Өөр хүн явал гэж хэлэлтэй гэж их л айсан янзтай төгтчв. Дуулын нэмсэглэн шүрээгийн ман зориг мохчой дээ. Нэрэл бид нар ам мөрсөн олон зүйлийг туулсан шүү. Аргагүй. Гэхдээ энэ удаагийнх тэмч ноцтой бишээ. За бид хоёр удахгүй эргээд ирье. Гэчгээд хулан хөдлөн явж одлоо. Дөлөө энд үнэхээр гоё байхaltaй юм аа. Хоёулаа нэг цуслантай болгосон. Агаартай, агуулгатай, устай гоё жижигхэн газар болно. Угаасаа надад өөх бах. Гэснээ дөл зөг тусан. Чээсээ агуулгатай гэсэн үү? Агуулаа гэж. Уултай гэсэн үгээ Монгол бичгээр агуулаа гэж бичдэг. Йоо. Тэгэж сонин бичдэг гэж юу? Тэгэхээр уулаа, агуулаа хоёр адилхан нэр мэ шүү дээ. Одоо л учран тайлагдлаа. Явъя. Дарга нарт хэлье. Гээд гайхаж алмаарсан хуланг хөдлөн гүйжээ. Яаралтай томилолт авсан дөл хулан хоёр тэр даруй хятад улсыг зорж ван долгор нартай уулзахад залбаг олсон. Гэхдээ дэндүү нэгт хамааралтай юм байна. Аргаа ороод алсаас ажиглаад сууж байна. Гэсээр угтжээ. Угийн туранхай долгор бүрч тураад их л унтчихаж. Дөлийн санаа завнан долгор ихжээ. Та буц. Бид гурав аргаа олно. Таны би нэгэнд зорж ирснийх ажлаа хамт дуусгаад буцъя. Би зүгээрээ. Халуунд жаахан ядраад та хоёрыг хараад бүр сэрэгчлээ. За тэгвэл төлөвлөгөө ярилцъя. Дайрч ороод нэмэргүй. Уулзах боломж л гаргамаар байна. Гадуур гаргадаг да. Гэхдээ хамгаалалт сайтай бид хоёр бүр гайхсан. Аргагүй. Уулаг нотлох гол хүн. Устгаж чадахгүйгээс хойш хамгаал илгээж шийдсэн баг. Бүргэний арай л алж чадахгүй. Энэ нь золбоо гэсэндээ биш байх. Ойхын сэлэнгээл. Болон бид хоёр золбоогийн санааг эргүүлж болох чухал мэдээд ирсэн. Хэдэн хором ярилцахад л хангалттай. Хэдэн өдөр сэм танцсны эцэст золбоотой уулзах боломж гарч их дэлгүүрийн хүлээх танхимд гадна төрхөө дадмаг хувиргасан дөл хулан хоёр дөгөж очлоо. Сэлэн худалдаа хийхээр явчихсан. Золбоо хоёр хүүхдээ тоглуулан сууж байна. Хулан дүрдээ тун чадварлаг хувиран хүүхдтэй тоглон садааруулж энэ хооронд дөл золбоохаа би дөл байна гэж сэм шивнэж амжив. Золбоо үл айлэг чочирдсан ч дорхноо бие бариад чээ яаж? Цаг баг байна. Энэ маш чухал. Та чулуу хөөсөн. Уул авал тун аюултай хүн. Та эсрэг мэдүүлэг өгвөл хүүтэйгээ бас сувдаатай амьдрч болно. Золбоо эргэлцэн ч өөр сонголтгүйгээ мэдэх хүн. Маргааш би зах руу явах ажилтай. Хоёр хамгаалагч дагалдах бах. Архинд дуртай боломж гарвал тэнд уулзъя. Үгээ хэлж дуусмагц золбоо хүүхдүүдэд дагуулсаар явж сэлэнч цаанаас нь гараад ирэв. Ам мөлтсөлд амжлаа. Хамгаалагч нарч анзаарсангүй. Маргааш нь зах руу ирсэн золбоо хоёр хамгаалагч залууд саймшран архи задалж тэдэн дээр ван нэмэгдэн танилцсан дүр эсгэцгэн архиар дайлсаар согтож орхилоо. Хугацаа бага боломж бага тул дөл шууд л ярианд орон уул авал агуула нэртэй хятад тагнуул. Зорилго нь тодорхой аимшигтай.
Та хүртэл тэр зорилгынхоо нэг хэсэг болчихож. Хэрвээ сэлэн байгаагүйсэн бол таныг аль хэдийн тонилгочих байсан. Бэ мэднэ. Гэхдээ 2 хүүхдээ тэд ээжтэйгээ сайхан амьдрна. Гэтэл Совдагч та хоёрын хүүхэд аз жаргалтай амьдарч чадах болов уу? Золбоо шүүрс алдаад бэ хэд хэдэн удаа өөрийнхөө гмийг илчлэх гэж оролцсон. Даанч зориг хүрээгүй. Совдагийн хүүхэд минийх гэдгийг мэдсэн ч бас л зориглоогүй. Буяа 2 удаа халдлагад орцсон. Бусад гэрчүүд ч цүм алагдсан. Одоо таалих орондоо хэрэгтэй байна. Тэгвэл богино хугацаанд эгцүүл хэлхийн тулд маш хурдан ярьж байлаа. Тэр бүхэл хойд Солонгос, Манжуур, Шинжаанаар явснаа ч хэлж амжив. Бэ зүгтлаа гэхэд хэлээр би зохицуулнаа. Араас нэхэд ирхэл байх та. Уулаа хөдлөх аргагүй болгочвол хэн ч ирэхгүй. Харин уулаа амьд байвал та энд насыг барна. За, би шийдлээ. Хэзээ яаж зүгтах вэ? Аль болох хурдан. Нөгөө төр сэлэн эмнэлэг авна. Тэр үед болно. Аль эмнэлэг вэ? Ямар тааж тохиролцож чадлаа. Улан энэ бүгдийг сонсмогц хэн гинтэл санаа алдаад Совдагч амсандаа хүрэх болов нэг л айц. Өрнэ. Үлцэн амьдралаа төдийгүй өөр хүүхдийнхээ ирээдүйг хэн баллахыг хүсэх вэ? Удахгүй зүйлд бидний холноо. Чимийн санаа амар бай. Оюул тэрвэрлдэн үнсэлцэж бие биенээ хайрын харцаар ширтсээр өн холын гайхан мөрөөдөлд умбжээ. 11-р хэсэг төгсөв.